Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За багш нь өнөөдөр та нарт хоолт ба хөдөлгөөн гэдэг хичээлээр аудио хичээл заах гэж байна. За хүүхдүүд ээ. За бид нар өдөр бүр хооллдог тийм ээ. Хоолн гэдэг бол бидний амьдралын нэг чухал хэсэг. За тэгэхдээ бид нар ямар хоол хүнсийг сонгож идэх нь чухал юм бол за мэдээж бидний эрүүл мэндэд сайн эергээр нөлөөлдөг хоол хүнсүүдийг сонгох нь чухал байдаг. За тэгвэл хүүхдүүд ээ бид нэр өдөр бүр хооллохынхоо өмнө нэг алим идэх нь нэг доор хэд их идэхээс болгоомжлогооч холбогдолтой. За өдөрт 3 шиг алим идэх нь эслэг ихтэй учраас өг хайлуулах үүрэгтэй. За дээрэс нь тархалгаас сэргийлэх гэсэн байна шүү дээ тийм ээ. За алимнд витамин С, витамин А, витамин ихээр агуулгын зэрэгцээ, фосфор, төмөр, кальцийгаар байлаг байдаг учраас бидний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг юм байна. Өнөөдөр хоол хүнс хэрэглэхээсээ гадна бидний амьдралд хамгийн гол нэг чухал юм байгаа. За хөдөлгөөнийг бид нэр идэвхтэй хөдөлгөөн, идэвгүй хөдөлгөөн гэж хоёр ангилна. Идэвхтэй хөдөлгөөн дээр тоглоно, усан зэлэх, гимнастик хийх, дугуйн унах, эсгээ хийх, морь унах гэх мэт. За харин идэвхгүй хөдөлгөөн дээр босох, суух, хэвтэх, хичээлдээ явах, гидих, тонгоох зэрэг хөдөлгөөнүүд орох юм байна. За идэвхтэй хөдөлгөөн гэдэг маань тодорхой хугацааны туршид хийх хөдөлгөөнийг идэвхтэй хөдөлгөөн гэнэ. За хүүхдүүдээ та нар одоо энэ карантины үед гэртээ байсан учраас идэвхгүй хөдөлгөөнөөс өөр хөдөлгөөн хийхгүй байгаа биш үү? За босох, суух, хэвтэх, явах, гидих, тонгоох гэдэг маань идэвхгүй хөдөлгөөн юм байна. За идэвхтэй хөдөлгөөн гэдэг маань хүний эрүүл мэндэд аш тустай, тийм ээ? Эергээр нөлөөлдөг сайн, тийм ээ? Хүний бодисын эргэлтэнд сайн, тийм ээ? Хүний зүрхний үйл ажиллагаанд сайн одоо хөдөлгөөнүүдийг бид нэр идэвхтэй хөдөлгөөн гэх юм байна. За тэгвэл та нар одоо идэвхгүй хөдөлгөөнийг хийгээд гэртээ сууж байгаа бол хаяа гимнастик хийх ч юм уу, тийм ээ? Тийм идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол одоо гэр цэвэрлэх ч юм уу хөдөлгөөнүүдийг хийж байх хэрэгтэй юм байна хүүхдүүд. Идэвхтэй хөдөлгөөний нэг маань гуйлт юм байна, тийм ээ? За гуйлт гэдэг маань хамгийн хямд бөгөөд үр дүнтэй аргаар эрүүл мэндэд анхаарах арга зам бол гуйл дээр хичээлэх юм байна хүүхдүүд. За гуйлын тулд бид нэр хинтэй ч ямар ч мөнгө төлөхгүй юм байна шүү дээ, тийм ээ? За энэ хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна биеийнхээ нөлөөдөлжинг хасаж булчингүй үйл ажиллагаах болон эрүүл мэндийг тань сайжруулдаг юм байна. Өглөө бүр гуйхын ач холбогдол нь юу юм бол хүүхдүүдийн зүрх судасны үйл ажиллагаанд сайн юм байна. Амьсгалын системд сайн, биеийн эрч хүчтэй эрүүл ширэг болно, нойронд сайн болно, тийм ээ? Жин хасна, биеийн дархлаа сайжирна, хөвшрөлт багасж урт наслахын нэг үндэс болох юм байна хүүхдүүдээ. Тэгвэл та нар өглөө болгон гуйхыг өөртөө хэвшил болгоорой хүүхдүүдээ. Ялангуяа одоо ийм хүйтний үйлрэлт биш тийм ээ? Зууны үйлрэлт бид нэр өглөө болгон тогтмол гуйж байх нь эсвэл хашаандаа гуйж байх нь тийм ээ? Маш чухал юм байна хүүхдүүдээ. За тэгвэл бидний бас нэг хийх хөдөлгөөн маань одоо та нар гэртээ байгаа үед хийж болох хамгийн тохиромжтой хөдөлгөөн маань ийм бол дасгал хөдөлгөөн юм байна тийм ээ? За тэгвэл дасгал гэдэг маань тийм ээ? Хүн бол эрүүл ширэг, зөв галбиртай болох түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдэлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталтай, эренбот дараалттай хийдэг хөдөлгөөнийг зэгцтэй жоор юм байна хүүхдүүдээ. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хоримтлагдах хортой бодисоос чөлөөлөгдөх ач холбогдолтой юм байна. Хүний биед байгаа хортой бодисыг бас гадагшлуулж, хүний биеийг цэвэрлэн гэсэн үг байна шүү дээ, тийм ээ? За тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн хүч тэсвэрийг сайжруулна, булчин үе мөчийг уян хатан болгоно, биеийн дархлааг сайжруулах эрч хүчтэй эрүүл ширэг болох юм байна. За тэгвэл хүүхдүүдээ та нар өглөө оройдоо заавал хөдөлгөөнийг хийж өөртөө хэвшил болгоорой. Энэ та нарын эрүүл байхны хүнс юм шүү. За дугуй унах. За дугуй унах нь бас нэг гайхамшиг юм байна хүүхдүүдээ. За өндөр хөгжилтэй одоо хятад,
зэрэг улс орнуудад хүмүүс бол машинаар татгалзаад ажил, гэр хооронд дугуй унах болсон байна. За энэний учир шалтгаан нь мэдээж энэ эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг учраас тийм ээ. За дугуй унах нь бусад бүх дасгалын адил зүрхийг фитнес хийлгэж биений судасны өвчнөөс сэргийлж байна гэсэн үг юм байна хүүхдүүдээ. За биеийн доод хэсгийн булчин болохгүй шилб, нурууны булчин шангарч өгдөг юм байна. За дугуй унаад байвал цулцгаар биш хатуу, гой биедээ хотгор нуруутай болох юм байна. За дугуй унах явцад гар хөл хоёр зэрэг ажилтдаг учраас иймээс бүжгийн эсэл сайжирна. Юм байна хүүхдүүдээ. За тэгвэл дугуй унах гэдэг маань бас нэг бүжгийн дасгал хийж байна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл ийм гоё гайхамшигтай юмуудыг бид нар амьдралдаа бод хөвшил болгосон байх хэрэгтэй юм байна хүүхдүүдээ та нар. За дараа нь эрүүл мэндэд тустай хөдөлгөөн. За энэ мэдээж гэрээ цэвэрлэл. За та нар одоо гэртээ байгаа учраас гэртээ цэвэр цэвэр хүүхдүүдээ байнгын хөдөлгөөнтэй байж гэрээ өдөрвөр цэвэрлэхэн хөдөлгөөний хомсдод орохгүй байх хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхмын нэг юм байна хүүхдүүдээ. За та нар өдөр бүр шалаа 2 удаа 3 удаа угааж байх хэрэгтэй байх нь та нарын гэрт ч гэсэн сайн, та нар ч гэсэн сайн, гэр бүлийн гишүүд ч гэсэн сайнаар нөлөөлөх юм байна. Тэгэхээр одоо идэвхтэй хөдөлгөөнүүдийг хийснээр та нар бас нэг урт наслах боломж, тийм ээ. За эрт хөвшрөхгүй байх боломж. За энийг зөвхөн залуу хүмүүс биш, тийм ээ, хүүхдүүд биш. Энэ идэвхтэй хөдөлгөөнүүдийг нас ахсан хүмүүс, тийм ээ, 50, 60 гарсан хүмүүс ч бас хийвэл тэр хүмүүс одоо хөвшрөлтөөс сэргийлж залуужуулах, тийм ээ, үе мөчний өвчнөөс сэргийлэх ач холбогдол юм байна. Тиймээс эдгээр идэвхтэй хөдөлгөөнүүдийг та нар, тийм ээ, өөртөө хөвшил болгоод за мөн адилхан гэр бүлийн гишүүдтэй, тийм ээ, аав ээж нартай, за магадгүй ивээ өмнө нартай бас хийхийг зөвлөөрэй хүүхдүүдээ. За гэр бүлэрээ хамт идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийж байгаарай хүүхдүүдээ. Адилхан улуун ихээр хэрэглэж байгаарай хүүхдүүдээ. Улуун хүнд бол А витамин мөн Б витамин ихэнх нь дүүмэр, каротин, калий агуулгадаг юм байна. Улуун хүн бол нүдний хараа сайжруулахаас гадна өсөлтийг дэмжих зэрэг олон талын ач тустай. Их хэмжээний улуун түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астм, ханиад дуу, халдвар төвчин зэргээс сэргийлэх ач холбогдолтой гэдэг нь судалгаагаар батлагдсан байна. За тийм учраас та нар одоо теле хичээл, дахин хичээл үзэх гэж, тийм ээ, зурагт интернет ихээр харж байгаа учраас улуун бас ихээр идэж байгаараа хүүхдүүдээ яагаад гэвэл юм маань нүдний хараанд сайн юм байна. Та нарын хараа муудахаас урьдчилан сэргийлнэ хүүхдүүд. Хүүхдүүдээ бошинны гэрийн даалгаврыг бичиж тэмдэглэсэн байна. Сурах хүчгийн хуудас 22 дахь хуудасны дасгал 2, 25 дахь хуудасны дасгал 5, 31 дахь хуудасны дасгал 3, за мөн 30 дахь хуудасанд бол манай Монгол арт түмэн бол нүүдэлч нахуй, тийм ээ, мал аж ахуйгаа ихэнхэн хөгжүүлж ирсэн арт түмэн, тийм ээ. За тэгвэл ийм одоо монголчууд бол амьдралынхаа туршид одоо ажиллаж хөдөлмөрлөг явцтай өөрийнхөө биеэ маш хүчтэй одоо хэрэгжүүлж ирсэн байна. Тэдний эрүүл байх гол үндэс нь хөдөлгөөн, тийм ээ. За тэд нэр одоо мал усаа харуулгатай, тийм ээ, ямар хөдөлгөөнд хийдэг вэ хүүхдүүдээ. Тэр тухай та нар сурах хүчин 30 дахь хуудсанд байгаа мэдээллийг уншиж дэвтэртээ тэмдэглэж аваарай. Хичээл болно. За мөн одоо теле хичээлүүдээс одоо гендерийн тухай, цахим хэрэгцээний сөрөг нөлөөний тухай одоо хичээлүүд заагдсан, тийм ээ. За мөн энэ 7 хоногт орох хичээлүүдийн тухай тэмдэглэсэн тэмдэглэлийг Алтай вэргийн чанаркигээд хаягддаг, тийм ээ, ангиа нэрээ бичээд явуулаарай. За мөн болохгүй бол 94 20 02 55 гэдэг дугаар руу багшийнхаа дугаар руу залгаарай хүүхдүүдээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.